Ингээд ихний мэдээлэл улсын хурлаас гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг дэмжлэг унглаа. Ингэснээр газрын тос боловсруулах хууль дүр олоод Сэлбэдэд Төв Эрдэнэ бүргийн усан цахилгаан станцын төслүүдийн бүтээн байгуулалт санхүүжилтээ бүрэн ашиглаж чадахгүй төрж байна. Харин засгийн газрын зүгээс төсвийн орон зайд тааруулж зарим төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улсын хурл өргөн мэдүүлсэн гадаад зээлгийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх хуулийн төслийг эцэслэн батлах саналыг улсын хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй тул төслийг хууль санаачтанд буцаа сугаа. За энэхүү Монгол Ардын намын бүлэгийг дэмжиж байсан ч эцэстээ уг хуулийн төсөл парламентын босгод авсангүй. Ингэснээр 1.7 тэрбум долларын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслөөс жилдээ 60 сая долларт багтсан ажлыг л гүйцэтгэнэ гэж үзвэл 20-30 жилдээ ашиглалтанд орохгүй нөхцөл үүсгэр байна. Одоо баг санхүүжилт шаардлагатай хэсэг нь өнгөрцөн байхгүй юу? Одоо яг тоног төхөөрөмжүүдийн худалдаа авалт гэдэг нийт гэрээний үнийн дүнгийн 60%-ийг эзэлдэг хэсэг нь тэр байхгүй юу? Тоног төхөөрөмжийн худалдаа авалт. Тэр чинь одоо энэ гадаадын олон газар ингээд үйлдвэрлэгдээд наашаага татагдаж одоо авчрах гэдэг үйлдвэрлэгдсэн одоо төлбөрөөл хүлээгээс гож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо тэрийг төлж чадахгүй нэгд чинь маш хортой. Одоогийн яг энэ гормоор явуулна ч бараг 10-20 жил явна шүү дээ. Яг зээлээ бүтэн ашиглаж чадахгүй байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ одоо гişүүд өргөн барьсан хуулиас одоо болохгүй засгаас одоо шуурхагаар өргөн барих талаар бодож байна. Одоо ингэж ажлууд даашилсан гарах үр нөлөө. Гарах үр нөлөө тэгэл нефтийн үйлдвэр баригдахгүй шүү дээ тийм. За газрын тос боловсруулах үйлдвэр болоод Эрдэнэ бүргийн усан цахилгаан станцын төслүүдийг засгийн газар явуулна гэдгээ илэрхийлээд байна. Гэхдээ зарим төслүүдийг эрэмблэнэ гэж ерөнхийдөө онцолсны ард Сэлбэдэд төвийн бүтээн байгуулалтын ажил зогсохгүй гэдэг болгоомжд үүсэж байгаа юм а. За түүнчлэн энэ үйл явдлын цаана ерөнхий сайд уучрал нийслэлийн засаг дарга Нямбатар нарын хооронд зөрчил байна уу гэдэг хардлагыг дагуулад байна.